Монгол малчин. Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Монгол малчин мэдээллийн агентлагтай хамтран бүтээв. Манай тэрүүчийн дугааруудаас та бүхэн нэгэн зүйлийг анзаарсан байх. Монгол орны төвийн нутгаар цаг уурын байдал, өвлжилтийн төрх ямархан байна вэ гэдгийг цөөнгүй сумор нутгаас толдон харсан. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгийг Төв аймгийн Цас ихтэй, Зудын бэрхшээл ихтэй байгаа сумдуудаас бэлтгэлээ. Ер нь Төв аймгийн тухайд бүхэл сумдууд нь Цас ихтэй зодорхуу байгаа. Нийслэл Улаанбаатар хотод ойр хэдий боловч өвс тэжээлийн хүрэлцээ хангамж дутмаг байгаа сумдууд ч олон байх юм. Төв аймгийн Баян-хангай, Аргаланд, Лүн, Баян-үнжүүл, Өндөр Ширээт гээд мөн л тэрэг техникээр явахын аргагүй. Хатуу болоод зузаан застай нутгууд яаж шуухан хаврын уртай золгондоо гэж халгаламаар хэцүүхэн байна. 1999 он, 2004 он, 2009 он зэрэг зудтай жилүүдийн хахир гатуу өвөл шиг гамшигын хэмжээнд гэж яригдахааргүй байгаа ч гэсэн ер нь л хатуухан байна гэсэн. Баян хустай нурууны бугын сүрэг бэлдэн буучсан. Хүм машины бараа сүрнээс ердөөнд үргэхгүй байх юм. Хуг гэдэг амтан сарлагын бухт ашигтай адилхан орооны бус цагаар ингэж алсуур бэлчих явдал байдаг л да. Гэлэг ихтэн айлын өвөлжөөнд тулж зам харгуй ойролцоо бэлчих нь тун ховор байдаг юм. Тэгэхээр энэ бол цагийн байдлын тухайд нэгэн зүйлийг хэлж байна гэсэн үг. Энэ талаар ч нутгийн малчид хэлж ил байна лээ. Бид Баян-хангай суманд очингуудаа мөн л сумын удирдлагуудтай уулзаж өвөл цаг хийгээд малчдын амин жарганы тухайд ярилцлаа. За энэ жилийн өвөл ер нь 11 сараас эхлээд нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод хүндрэх төлөвтэй байна. За үүний гол хүчин зүйл нь бол зуншлагын байдал. За зун бол манайх ер нь бол Төв аймгийн хэмжээнд 27 сумаас хамгийн муу гарц муутай урга залтсан, хур ураа багтаа ийм жил байсан. За үүнтэй холбоотой ер нь бол өмнөх жилүүд бас ордгол цас гэтэл гарцаас холбоотой өвлжилт хүндрээд малчт маань нэлээд өвөлдөө бэлдсэн, өмнөх жилүүдээсээ илүү сандарсан ийм байдалтай бол өвөлдөө өгтөж байна. Тэгээд өөрсдийн хэмжээндээ болон сум орон нутгийн бодлоготойгоо холбогдуулан өвлжилтөө бэлтгэж нөөц малчтынхаа хэрхэн өвлийг яаж даван туулах талаар өөрөг даалгавар чиглэл өгч ингэж ажиллаж байна. Малчт маань өвлдөө бэлтгэхдээ аймгийн сэгдрийн уриалгатай гарсан гар тэжээл бэлтгэх аян дээр нэлээд ач холбогдол өгж малчтайгаа бид нар хамтран ажиллаж төрийн байгууллагуудаа малчтын бүлгүүтэйгээ шив болгон ажиллуулж гар тэжээл бэлтгэх аян дээр нэлээд ач холбогдол өгж сумынхаа нөөцийг бас бүрдүүлсэн. Малчт маань үүнтэй холбоотойгч өмнөх жилээсээ илүү гар тэжээл, халгай, хужир шүү, бор хомоол зэргийг бол бэлдсэн. За өвлжилтийн бэлтгэлийг малчны хотод хангуулах шалгуур үзүүлэлтээр бол нэг 80 орчим хувийг бол хангуулад байгаа. За ер нь үлдсэн хувиуд дээр бол ганц нэгэн ийм хүчин зүйлүүд бол үүссэн. За үүн дээр манай сумын оторлж явсан зарим айлууд дээр малын хоц салдвар өвчин гараад үүнтэй холбоотой бас нэг өвлжилтийн бэлтгэл ажил хойшлогдох юм жоохон ганц нэгэн зүйлүүд бол үүсэж исэн. За манай сум бол нөгөө 1977 он сангийн аж ахуй гэж байгуулагдчихсэн. Тэгээд сум статус шилжихдээ туслангийн газар ч гэдэг нь хавралжааны газар гэдэг зүйлийг бол яг шийдээгүй. За яг сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй гэдгээр статус үсээ тухайн үед 17 мянган малтай байдлаа 100 хүрэх шахуу юм малтай байгаа. Бичээрийн даацвал ер нь бол хамгийн итэрсэн сумд орж явдаг. За ер нь яг энэ бол малчид болоо төр засгийн барьж байгаа яг бодлоготой бол энэ чанартсан эрчимцэн мал аж ахуй гэдэг юмыг бол нэлийн төлхөө ойлгуулж хэрэгжүүлж ингэж явах зүйтэй. Үүн дээр бол манай устай малын зөвлөр газар бол нэлийн бас сургалт сурчилгаа, дэмжлэг туслалцаа, зээлийн болон ийм зүйлүүдтэй бол бид бүхэнд хамтарч ажилладаг. Энэ жилийн байдлаар бол үйлчлэл хүндэрж байгаатай холбоотой манай малчид за бас дээр нь энэ сумын удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврын дагуу за сумын малчид маань нэлийн бас ач холбогдол өгч олон асуудлуудыг шийдвэрлсэн. Үүний нэг жишээ бол малыг тоо толгой гэлгүйгээр чанарлаг байдлаар шилжүүлье. Ер нь бол заазлах хөгшин туранхай малаа заазлж өвлийг дүнтэй давах гэдгээрээ бол
сая хагас жилийн эцсийн мал тооллогоор бол манай мал бол нэг 20-30% бол хоригдож тоологдсон. За энэ бол энэ өвөлдөө бас манай малчтын бэлдэж байгаа бас нэг томоохон ажиллаа гэж ингэж үзэж байгаа. Томын одоо тэргүүлэх чиглэл болон за манай одоо зээл олгож байгаа Устай малын төслөр газар сум хөгжүүлэх сан за үүн дээр бол одоо үйлдвэр үйлчилгээ яаж хөгжүүлэх вэ, малчтаа одоо тулгуурлан малын түүхий эдийг хэрхэн боловсруулах вэ гэдэг ийм зүйлүүд дээр бол тэргүүлэх чиглэл маань тулгуурлаж ингэж яваа. За ер нь бол сүүлийн одоо бас зүйлүүдээр харж байхад малчт маань өөрсдөө за сум орон нутгийнхаа мал эмнэлэг урлагийн засагтайгаа хамтраад санал санаачлаг гаргаад одоо сайн үйлдвэрийн хоныг бүр одоо цөм сүрэг болгоё, сайн үйлдвэрийн одоо цөм сүрэгтэй өхөртэй болёо гэдэг ийм жишээнүүдээрээ туршил судалгаа юмнуудаа хийгээд яг сум орон нутг дээр бол 2-3 суур дээр бол ийм ажлууд бол хийгдээд өөрсдөө малаа авчирсан. Энэ үйлдэл бол нэлээд одоо их дараагийн сургамжлахаар зүйлүүдийг бол ингээ хийгээ явж байна. За бас би Устай малын цогцлур газар гэж яриад байгаа. Устай малын цогцлур газар маань яг бас орчны 3 сумынхаа энэ жилийн ургацын байдал, малын одоо дааз эднэрийг бол бас бид бүхэнтэй хамтар судалгаа шинжилгээ хийж үүнийхээ үр дүн одоо зүйлүүдийг бол мачтаа мэдээлж за энэ жил бол нэлээд одоо хүнд жил болох нь тодорхой. Зас одоо орсон тохиолдолд хүндэрхэн тодорхой гэдэг ийм зүйлүүдээ бол малчтаа бол мэдээ судалгаа юмнууд бол хүргэсний дагуу таны дөрөвний хэлдгээр мал бол одоо хорогдохж бараг одоо багасаагүй яг бизнесийн эргэлтэнд оруулаад одоо зарим айлууд маань 50% одоо борлуулад яг тэр 50% гарсан зардлаа яг үлдсэн мал дээрээ одоо тижээл бордоо юмнууд аваад ингээд малаа өмтөө оруулах талаар бол бас нэг зөв зүйлд харцсан ингэж бол ажиллаж байгааг сая малын тооны дүнгээр бол үүсдэжээл, хужир шүү, малын хотороо гэдэг зүйлүүд бүгд гараад ирдэг болохоор энүүгээрээ бол гарч ирж харагдаж байсан. Монгол эрхэм хүндэт үзэгчтэй бид бүхэн Төв аймгийн Баян-Хангай сумын нутаг Өндөр хараат уулын бэлд ажиллаж байна. Тэгэхээр та бүхэн харж байгаа бах энд бол цасны зузаан бол тиймч бага биш. Ерөнхийдөө л жилийн жилдэл ахуй хэмжээний цастайгаар өвлийг гэтэлдэг ийм л нутаг л да. Гэхдээ зуншлаг тааруу байсан гэдгээр өвсний гарц юм бол жаахан тааруу байна. Ер нь бол өвс нэмгэн байна. Тэгэхээр манай малчид бол бас энэ газар тариалангийн фойл гэж нэрлэдэг. Энэ одоо бас тариан талбайн үлдэгдэл дээр бас малаан зогоож байна. Ихээхэн дэмийг бол энэ л газар бол өгж байна. Тэгэхээр манай малчид ялангуяа залуу малчид мал маллах энэ сайхан хүсэл эрмэлзэл бол энэ одоо дүн өвлийн хүйтэнд бол магнаа тэнгэр байгаа нь аваахтай сайхан юм. Яагаад тэгэхээр 2010-ад оноос хойш өөрөөр хэлэх юм бол 2011, 12, 12, 13 онд малжуулах төсөлд хамрагдаад энэ төр засгийн зээл энийг тодруулж хэлэх юм бол хүн сүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гэдэг ч юм уу, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, за тэгээд хөдөлмөр халбамж үйлчилгээний ерөнхий газрын малжуулах төсөл гэж сум орон нутгийн удирдлагатай хамтран олгодог энэ буцалтай зээл өөрөөр хэлэх юм бол хүүгүү зээлд хамрагдаж, малжуулах төсөлд хамрагдаж, ингэж сайхан малтай болсон малчид маань өнөөдөр сайхан малаан өсгөн үржүүлж, чанаржуулж, тоо толгойг нэмэгдүүлж, мөн тоо толгойн хажуугаар бол ашиг шимийн гарцыг бол нэмэгдүүлж ийм сайхан байгаа юм байна. Ер нь бол энэ суурин газарт ойрхон Төв аймгийн Баян-Хангай, Баян, Заашиг бол Өндөр ширээт, Лүн, Эрдэнэ сант гээд энэ сумдын нутагт бол одоо ингээд мал маллах сонирхолтой залуусын тоо төрж байгаа нь бол бас сайхан харагдаж байна. Ингээд одоо нутаг бүлчээрээ зөв зүйтэй сонгож малыгаа чанар чансааг сайжруулж та бүхэн харж байгаа энэ хашаа сарвч хороо бууцных нь байдал бол их л сайхан одоо өвлжөө бэлтгэл бол сайн базаасан байна. Ингэж л одоо малчтын хөдөлмөрийг дэмжих гэж ийм л одоо бас залуусын эгнээг төрөх гэж энэ бодлого бол хөдөө нутагт үйлчилж байгаа юм аа. Монгол. За тэгэхээр энэ өвлжөө бол цас ахуйл байна да зүгээр ер нь олсороо дажгүй сайхан л байх шиг байна. Энэ жилийн үед ерөнхийдөө зас их орж байна. Эндээсээ жоох нэмэгдүүлгээ ер нь зодын байдал шилжчихгүй байна.
Танай хавцаа нэг одоо дэм болж байгаа юм бол энэ фойл байна уу да? Тий одоо урдлын фойл байна да. Урдлын фойлыг манайхны малч одоо бүгдөө уул руугаа гараа авчихсан адуунууд бол. Тэгэл энэ лүнги адуу энэ хойд аргалантын адуу төвийн адуу гэл ер нь мал бол ихтэй л байна одоогийн байдлаар бол. Манайх одоо бог нэг 220-30 богтой, бод нэг адуу нэг авьяатай нийлээ 30 адуу байна да. Ягаад би малын юу асуу гэхдээ би сумар нутгаас сонсч ирсэн юм а зүгээр танахыг бол энэ малжуулах төсөл тэгээ ер нь бол энэ төр засгийн одоо нэг хүүгүүзэл гэдэг штэ сум хөгжүүлсэн энэ нэг одоо яаж зарцуул гэдэм бэ гэхдээ зэрэг маллах сонирхолтой залуусынхан одоо энэ амьдрал ахуйг дэтгээ тийм үү одоо сайхан чанартай сайхан мал хуугаа өсгөө гэдэгт зарцуулсан байдгийн байна лээ. Танах бол энэ малжуулах төсөлд бол орсон айл. Тий орсон. Ороод би ч одоо 15 ишгтэй юм а 10 борлоо авсан. Нэг 5 орохтой байна. Өөрийн нэг тэрийг авахд нэг 40 гаруй 50-аад богтойсэн. Одоо нэг 200 гаруй л явж байна да. Мал ер нь сайхан шүү дээ. Тэгээ малгүй манайч одоо хот руу ороод үндсэн мэрэгжил байхгүй ш одоо яах вэ? Үндсэн мэрэгжил одоо энэ юм чи. Моринд одоо багасаа морь унжсэн болохоор бас сонирхнаа. Тэгээ энэ одоо энэ хойноо энэ хоёр зэр дээр нэг хэр энэ би нодлоо Доронтой аймгийн Матсамаас олж ирсэн. Тий. Энэ өнгөрсөн 100 сумынхаа үеийг бас цаг зүйн бэрхшээлслүүд өнгөрсөн оролж чадаагүй. Ирэх сургалтах санаатай л байна. Уул нь манай энэ чи аятайхан байсан юм а. Одоо амтны маш яваа тэгээ ер нь бэлчээрийн хомсдолд ер нь орохоор шинжтэй л болоод байна. Тэгээ энээсээ цааш жоохон зас зүтгэн орвол тэгэл ер нь зодын байдал шилжинтэй. Одоо яриад хад уул нь энэ юу газар тариалангаа жоохон хямхтай л байлгамаар байна. Хаврын загч одоо манайхан ч сум орон нутгаас хөөгдөд 100 хүний нутагт очдөг. Зусанжингаа хөөгж намар буцаж ирдэг. Ирэхээр тэгэл фойлныхонтой буцаж хөөгцөр гол тэгэл хитэн мал жоохон авсан тарга машин зэрэгэнд дэлдүүсээр тэгэл хайлал өвөлдөө зарим нь хээл хаяал. Манайхаа сүүлийн үед ер нь адуу төл охоо байлаа шүү дээ. Намар болохоор энэ фойлныхон ч тэгэл хаасаа 10 сарын 20 төрчээд их чи фойлоо хороо дуусахгүй. Танайхан чи игээд унаа тэрэг хөслөө авчиж ихээр биднээс чи өөрсдийнхөө юмар авчиж танаар хамаагүй гэл. 10 сарын 20 төрсөн хойно тэгэл хитаад өгч ийж тийш дарааж хэлдэг. Энэ бас нэг эрх зүйн зохицуул заашгүй шаардлагатай байна. Тий. Бас энэ газар тариалныг жоохон хямхтай байх талаас нь л яриул бас зүгээр байна. Монгол энэ малжуулах төсөл гэж маллах чин хөсөлтэй залуучуудаа дамжих хамгийн сайн бодлого юм уу гэж хармаар сайхан үр дүн олныг бий болгожээ. Ийм л залуучуудаа хөдөөгийн удам руу илгээж Монгол малчны ирээдүйд хөв нэммээр байна. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбар ихээхэн хөгжиж ашигт талбайн га хэмжээгэнч нэмсэн. Нэг талаар бодоход нэгэн салбар сэргийж байгаа нь сайн. Мөн малын бэлчээртэй зэрэгцсэн байдал нь тариаланч малчин хоёрын дунд зөрчил үүсэх байдал хаа газар ажиглагдж байгаа. Гэхдээ цас ихтэй өвөл бол тариан талбайн солоом гэж тун хэрэгтэй зүйл байх юм. Та бүхэн манай түрүүчийн дугаараас өнтэй зудтай нутгаар хэмээх үгийг олон сонссон байх. Үнэндээ тийм. Ер нь бол өнтэй газрын үнтэй зудтай газар зудтай байгаа юм. Төв аймгийн өндөр ширээт Баяханга, Эрдэнэ санд, Лүн гэд энэ хавийн сумдууд бол үнэндээ бол зудтай байна. Одоо ингээд 1-р сар, 2-р сар, за тэгээ 3-р сарын ихэнх үе хүрэхэд бол үндсэндээ бол ер нь зудын байдал руу төгөхөөр ийм одоо байдал бол харагдаж байна. Харин энэ өнөө зохицуулж болдоггүй, зохицуулахаар бас эрсдэл ихтэй байдаг, маргаан ихтэй байдаг гэдэг нөгөө газар тариалангийн талбайнууд аминд орж байна. Энэ бол бидний ярьдгаар бол Арабсын талбай. Энэ жил олигтой ургаагүй. Одоо бүдүүн, ишин бүдүүн дээр ингээд үлдсэн. Зарим нь хадаагүй. Зарим нь бол ногоон тэжээл болгоод ингээд худалдаанд гаргасан гэдэг юм уу? Одоо малчтад нийлүүлсэн ийм байгаа юм. Энэ хувьд бол одоо ихэнх нь л одоо Арабс тариалсан байдаг. Тэгэхээр энэ Төв аймгийн Баяханга сум өндөр ширээтийн баруун хой тал Туул голынхон ай савыг дагаад бол ийм газар тариалангийн талбай сүүлийн жилүүдэд бол их олон болсон, олширсан. Өвөл хавартай яах вэ? Малд их түшигтэй юм. Одоо ингээд та хүн харж байгаа бах. Зөвхөн энэ тариан талбайгаан дагаад бол ингээд
мал сүрэг ингээд бэлчиж идээшилж байх жишээтэй. Дассан малдаан бол сайн байд юм байна. Дасаагүй, сураагүй энэ одоо аравсны ишийг бол идэж дадаагүй мал бол одоо бас төдийлөн зогтөггүй, өвөл бол зутардаг, гидсэл нь бол эвгүүрхдэг гэдэг юм одоо ийм зохимжгүй талын юмнуудыг бол малчид хэлж ил байна. Гэхдээ бол нутгийн л одоо бас дасан зохицох байдлаас хамаарат энэхүү одоо аравсны ишээр бол хоололж байна. Одоогоор бол мал царигтай сайхан байна. Гэхдээ хавар гэдэг үйлрэл цаана хүлээж байгаа гэдгийг бол манай малчид бол одоо дор бүрнээ тооцоолж байгаа байх. Цас бол одоо энэ тийшийн зузаармал болохоос үш ер нь бол нэмгэрхгүй гэдгийг бол дор бүрнээ мөн одоо бас сайн тооцоолж өв садлан өнөөл одоо бас худалдааны өвс сум дундын одоо аюулгүй нөөц гэдэг юм уу энэ тал руу бол одоо анхаарал тавьж байх шиг байна. Цаашид бол малынхаа бэлчээр усыг л одоо анхаарах энэ л одоо сайхан хөдөлмөр зүтгэлэн одоо бас сайн одоо гярхаа юу гэдэг одоо зохицуулах зохион байгуулах ийм л ажил одоо шаардагдаж байна да. Монгол одоо цаг дээр харахад бол өхөр мал нь бугийн сүрэгтэй бэлчээрээ нэгтгэж үржил шимтэй талбайн үлдэгдэл рүү хонин сүргэн налайн бэлчээд өвлийг ажирахгүй л туулах мэт. Гэвч энэ арабс тарианы ишин хэмжээтэй юм хойно хавар хөрөхгүй л үрч. Тиймээс цас ханзарч цаг наашилтал жаахан зүтгүүлэх болов гэмээр харагдаж байгаа юм аа. Тийм манай эн чинь их нуурын их нэг том их нурууны ар учраас тэгээд яг хөө жоохон жавар нөөлөг ихтэй цас хор орхон ихтэй нэг тиймэрхүү нутаг ихтэй яг хөө тэгээд энэ оюун хостой нурууны бас салбар уулс юм да тийм ээ. Тийм хостой нурууны салбар уулс. Ер нь тэгээд цас унахын хөдлөл маш их ундаг. Малхуу бол одоохондоо ч яг гайгүй л байна. Нэг хүүтрээд байгаа ч малгадаа гайгүй байна. Тийм нэг хүүтнэр дээр нэг саяхан нэг цөөхөн оног л хүүтэрсэн хүүт энэ ирч гайгүй байна. Энэ жил хөрөөтөж цас хор орж нэг жоохон оройхон болсон. Ногоо тэнцэн болсон. Тэгэл 8 сараас хэлсэн. Гэтэ яхтаа одоо тэгэл нэг бэлчээр тэгэл нэг хүн болгоно га нэг бэлчээр нэг тэгж ингэсгээгээл яхтаа тэгэл нэг ямар ч яс одоо нэг 2 сарыг авчихвал тэгээд дажгүй болчих байх л гэж бодчих шүү дээ. Өвлжөө буус хашаахороо энэ өвлжилтийг л тэгэл өвс төжил юмыг бол танах бол бас гайгүй сайхан бэлтгэсэн харагдаж байна. Гайгүй. Тэгээ энэ жилийн үед л яг энэ жил өвс нэлээ үнд орлоо ч гэсэн яг тэгээд өвс төжил үнд орсон ч гэсэн тэгэл яг нэг тамаалынхаа тоо тохируулаад нэг хоног хугацаанд тохируулаа бас чамгүй өвс төжил бэлдсэн. Тэгээд гайгүй болов гэж бодчих штэ энэ үйл. Торогоо бас хөлдгөөсөө сэргийлдэг юм байна. Энэ хөрзөнгөөрөө сайхан бас юу барьчихсан юм байна. Тийм нөтг задгаа харна. Яг давхар ашаа өвөл нэг жоохон өлмүүдад ирэхээр бас ончнод зайн багасна. Тэгээд ингээд дотор давхар ашаа хийцсэн байж байгаа. Тийм. Хожир шүүг бас сайхан тавьж гэдэг болтой. Хожир шүү бол манайхан чинь дарууга хар нуур энтергээ заамраас татаа авчдаг яг эртгийн цасараагүй байхад тэгээд манайха хожир шүүг авцсан тий. Одоо хөдөөний манус чи ер нь одоо малгад ер нь морил унж хэрэглэхгүй болоо одоо тэгээд бас яг одоо машин моцикл ихтгэн чи ихтсэн л дээ тий. Ихтэй болоо машин моцикл мууд юу бас буруу шаах юм байхгүй бүлгүй улсд бас бүл юу нэмдэг тий. Яг шуурхай юм ажил үздэг үедээ байна. Гэтэ бол энэ ер нь голцоо тэгэл хөсгөөрөөл бүгд ажиллаа хэмжүүлнэ л да. Тэгээ одоо мал юу. Тий одоо ер нь өгдөөцөөс яасан энэ Монгол ухаан гэдэг бол ер нь бас ер нь ёстой хаач байхгүй тийм арга ухаан л гэж тэгж боддог шүү дээ тийм ээ. Моцо хэл машинаар одоо бас хариулж байгаа тиймэрхүү юм байх л ихтэй бол бас мал дагж байгаа бас малчин улсууд бол гайгүй бас хөдөөнийхэн чинь бас нэг тийм өчргөө нэг тэгж яагаад байдаг юм бас гайгүй болоод байгаа шүү дээ одоо бас. Залуучууд гайгүй ер нь одоо ер нь жинхэнэ Монгол ухаан гэдэг чи одоо ер нь
олцвол хөдөөл байдаг хэл гэж би тэгж боддог шүү дээ тий. Тэгээ манай энэ хөдөө одоо ер нь голцуул залуучууд болсон байна. Манайхны энэ тойрсон залуучууд бас тэгээ ярьж л байдгийн. За энэ үйл одоо хүн болгон 100 болно нэ тэрэ гэж яхаа одоо яадаг лээ энэ тэргээ зарим энэ ч нэтлж байгаа. За яг хөө тэр заацлах юмаа сайн заацлж хэрэглэх юмаа сайн хэрэгжилж яваа. Тэгээд бас мал бол ер нь тарах хүчин л сайн ахуулсан байхад бол бас нэг өвлөө нэг 3-4 сард бол уулна. Бас ер нь гайхав шүү дээ. Нутгийн тассан мал гэдэг чинь. Тийм л байна. Хамгийн сайхан ажил бол одоо ер нь хөдөө энэ мал маллаад хөдөө ажиллаж амьдрах шиг сайхан юм бол байхгүй л дээ. Тэ хамгийн гол нь одоо ер нь монголчууд бол ер нь газар нутаг ихтэй ер нь баг ингээ хөдөө сайхан маллаад ингээ амьдрах юм бол ер нь хөдөөл ажлын байр байна шүү дээ ерөөс. Тэгэл энэ эрүүл агаарт энэ сайхан тогтой энэ сайхан орчинд одоо бол ер нь улаан хот суурин газараас бол дутгаарг болсон шүү дээ хөдөө бол. Монгол цас ихтэй цагийн байдал хатуухан талтай байгаа ийм үед малын тэжээл бордооноос өөр хэрэгтэй юм алга. Тухайлх юм бол хуучин уламжилт арга барилаараа мал тэжээх, тэнхрүүлэхийн тухайд өнөө л хөдөө аж ахуйн шинжилгээ ухааны эрдэмтдийн маань дуршлаг юутай үнэтэй. Тэгэхээр ер нь өвлийн улирал гэдэг маань бол цаг хугацааны хувьд гавччихдаг. За өдрийн агаарын температур нь гавччихдаг ийм үе. Тэгээ нөгөө бэлчээрлэх хугацаа маань богиносоод ирж байгаатай холбоотойгоор нөгөө мал маань бэлчээрээс идэх тэжээлийн хэмжээ бас буураа явчихдаг. Ер нь нэг цаг сайхан үед гээд ингээд явхад эрдэмтдийн судалснаар бол ер нь нэг хоногийнхаа идэх тэжээлийн 40-оос 60% бэлчээрээс хангацдаг гэдэг ийм тооцоо байждаг. Тэгэхээр энэ жилийн хувьд бол одоо өвсний гарц муу байсан, бага байсан, хагад гэдэг юм баг байна. Тэрэн дээр нэгэд зас орчхоор ер нь хүнд байна л да. Тэгэхээр нөгөө мал маань бэлчээрээс идэж байгаа тэжээлийнхээ хэрэгцээг бол 30%, 40% хүртэл хэмжээгээр л авч байна гэдэг тооцоо болчихж байгаа. Тэгэхээр энээс үлдсэн хэсгийг нь бол одоо бид нөгөө жоохон бэлтгэсэн тэжээлээр хангаж өгөхөөс өөр байхгүй. Ийм болчихж байгаа. Тэгэхээр бэлчээрээс хагд өвсөө идээд мал маань бол энергийн хэрэгцээг хангацдаг л да. Гэтэл одоо энэ нөгөө хэрэгцээгээ идж байгаа тэжээл одоо идж байгаа тэжээлийн хэрэгцээ энергийг хангахгүй байгаа учраас бид эхний ээлжинд малчт маань юу анхаарах вэ гэхээр тэр малын тэжээлийн энергийн хэрэгцээг хангах тал дээр нь анхаарч өгөх хэрэгтэй. Тэр энергийн хэрэгцээг нь хангаж өгчөөд тэгээд явах юм бол дараа нь бид тэр уургийнхын хэрэгцээг хангах гэдэг асуудал руу явах ийм шаардлагатай болох юм байна. Тэгэхээр нэмэгдэл тэжээлд өхийн тулд бол бид бол одоо малчтын маань ихэнх бэлдсэн тэжээл нь л өвс нөгөө хэвгэн л байгаа л та тийм ээ. Тэгэхээр тэрний хэдийг өхөөс гадна болж игүүл уламжлалт гэж ярьдаг. Малчтын маань бэлтгэж сурсан байдаг уламжилт тэр түүхийдүүдийг бэлтгэж өгөх хэрэгтэй болох хэрэгтэй байна. Тэгэхээр юу байж болох вэ? Цус байна, малын цус байна. Цусыг буцалгаад хандалж өгч болж байна. Хатаага хөлдөөж үрэлдүүлээд хэвэгтэй зуураад өгч болж байна. Ер нь амны халамгаар нэг цусыг хэвгэндэн зуураад хотгаал зуураад өгчгтөл тэр уургийн хэрэгцээ хангагдаад ингээ явчих боломж байж байна. Дээрээс нь ясны шүл одоо давсгүй сайхан ясны шүлийг өгч болж байна. Ясны шүлийг бол ер нь бог малдвал өдөрт нэг 500 орчим грамыг л уулгаад хахад болно. Бод малуудад дээр бол ерөнхийдөө нэг 2-оос 2.5 литр энэ төргээл өгдөг. Энд байдлаар нь уулгуулад явчих юм бол болох юм байна. За нөгөө талаас бол адууны нөгөө багтай хомоол тийм ээ бэлтгэсэн хомоолоо өгж болж байна. Одоо бүр тийм намрын хомоол гэж ярьдаг. Бүр болохгүй нөхцөлд бол одоо хамгийн энгийн арга бол хар цай байдаг. Сайхан агтайхан шиг буцлагдсан хар цайгаар ядарч дороод орсон ийм малаан тэжээхэд явах. Энэ тал дээр нь нэлээд анхаарал явуул болох юм байна. Тэгэхээр одооны энэ цагийн үеийнхэн гавчигдж байгаа байдалтай холбогдоод хамгийн хэмдэл одоо гарын дор өргүүлэлд ордог амьтд мал маань бол хээлтэй мал байна. Хээлтэй мал. За дээрэс нь үржилт ашигласан нөгөө хус ухна маань. За өнгөрсөн жилийн хурга шиг одоо энэ жилийн ногооны төлөвүүд. Эдгээр малууд маань бол хамгийн ихэнд доройтой ордог. Тэгэхээр энэ малуудаа л тэжээх нь хамгийн чухал. Хит их дор орчхоос өмнө тэжээл тамруулаад явчих нь зүйтэй байна.
Тэгэхээр ер нь нэмэгдэл тэжээл гэдэг байгаа энэ тэжээлийг өгтөн бол болж игэл өглөөгөр эрт өгөх нь үл зохисгүй байдаг. Болж игэл өдөөс хойштоо өгвөл илүү зүгээр байна. Өөрөө мал нь өөрөө яваад бэлчээр дээр нэг жоохон яваад биеийн халаагаад тийм ээ. Ингээд ирэх юм бол ирж байгаа газрын гараа нэг малтаж явж байгаад ирэхээр ирээснийхэн дараа хотонд нь өгвөл илүү сайхан хөвлөг орж нөгөө тэжээл маань тэжээл болох нь илүү дэвтэй байдаг. Тэгээд тэжээлийг бол байнга тогтсон цагаар өгөх нь илүү зүйтэй. Багаар хуваагаад ингээд зогцсон цагаар өгөх. Тэгээд нэг өгөөл нэг болоод нэг өглөө нэг ороо гэл ингээд байхаар нөгөө мал маань тэжээл болж өгдөг ийм тал байдаг. Тэгэхээр энийг сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд хуучны дээр хашир малчтын ярьжсэн яриа хөөрөөс аваад үзэхдээ ер нь жоохон дор орсон ядруу малыг хүүтэн усаар услах гэдгээс бас жоохон татгалцдаг. Их хүүтэн усаар услах гэхээс татгалцдаг. Тийм. Тэгэхээр болж игэл булгын хүүтэн усаас гэхээс илүүтэй жоохон жаврыг гаргасан усаар услаад байвал илүү зохистой байж байгаа. Монгол улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Монгол малчин мэдээллийн агентлагтай хамтран бүтээв.